Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурл, Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сойрхон баталсан. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн А. Ариун Заяа тамхины онцгой албан татварын асуудал, тамхины хэрэглээнд хяналт тавих, хэлэлцээрийн биелэлтэд 3 жил тутам хял шинжилгээ, үнэлгээг хийж, үнэлгээний тайланг Улсын хурал танилцуулах, хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын хурлын тогтоолын төсөл боловсруулж батлуулах санал гаргасныг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тухайн хуулийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-2 заасны дагуу аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. Улсын хурлын тогтоолын төслийн нэгдэх дэд заалтад тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гайлын тарифыг тэгэлсэнтэй холбогдуулан нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, улсын төсөв, татварт нөлөөлөх үр дагаврын дүн шинжилгээ хийх, тамхины гайлын татварыг нөхөх, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тооцооллыг хийж холбогдох хууль тогтоомжийн төслийг 2026 оны 4-р сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлэх 2 дахь дэд заалтад Улсын их хурлын хилцүүлийн шатанд байгаа тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжих эхлэх хүртэл хугацаанд тамхин бүтээгдэхүүн электрон тамхины импортын хэмжээг 2024 оны сар болгоны хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хязгаарлах 3 дахь дэд заалтад хэлэлцээрийн биелэлтэд 2 жил тутамд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж, үнэлгээний тайланг Монгол Улсын их хурал танилцуулахаар тусгасан. Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг байнгын хороогоор хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Д. Бум Очир тогтоолын төсөл тусгасан нэр томьёоны талаар Улсын их хурлын гишүүн Эрдэнэ Бүрэн тогтоол тусгасан гайлын тариф онцгой албан татвартай холбоотой тооцоол хийсэн эсэх талаар тамхины хэрэглээг хязгаарлагтай холбоотойгоор нийгэм цөрөг үр дагавар үүсэх эрсдлийг анхаарах Улсын хурлын гишүүн П. Сайн зориг тогтоолын төслийг агуулгын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд хэлэлцээрийн биелэлтэд 3 жил тутамд хяналт шинжилгээ үнэлгээг хийхээр тогтоолын төсөл тусгасныг 2 жил тутамд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхээр тусах боломжтой эсэх талаар асуулт асууж санал хэлсэн. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 24 заасны дагуу Улсын их хурлын гишүүн С. Эрдэнэ бол тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.